мод, төсөлт ажил. Архангай аймгийн хүүхдийн 2 дугаар цэцэрлэг нь мод төсөлт ажлыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү төсөлт ажлыг хүүхэд бүр багаасаа мод ургамлын ач тусыг ойлгож, байгальдаа хайртай, хариуцлагатай хүүхэд багчуудыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулав. Тэнгэрийн мандал цэцэрлэгт хүрээлэнгийн экологийн сургалтын багш Ганбаатар багштай 2023 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд 2025 оны 3 дугаар сард багш ажилчид, хүүхэд багчууд үрээр мод тарих арга зүйд суралцсан. Энэ хичээлийн жилд шинс мод үсэлгээрээ тарих арга зүйд багш хүүхдүүд суралцж 2 настай шинс модны 300 үсэлгээг тарьж өвлжүүлэхэд бэлэн боллоо. Төсөлт ажлыг 2025 оны 10 сарын 13-наас 11 сарын 7-ны хүртэл 7 бүлгийг хамруулан зохион байгуулав. Төсөлт ажлын хүрээнд дараах суралцгын үр дүнд дэмжлэг үзүүлэн ажиллалаа. Бүлэг бүр танилцах модоо хүүхдүүдтэйгээ хамтран сонгож, тухайн модтойгоо танилцах, мод ургамал хэрхэн ургадаг талаар сонирхолтой зүйлүүдийг ажиглах, турших, хөдөлмөр хийх явцдаа олж мэдлээ. Хүүхэд багчууд маань модтой танилцах аяллыг зохион байгуулж, олон төрлийн модтой танилцж, харьцуулж, онцлог ялгаатай талыг нь олж мэдсэн. Мөн зугаалгын явцад навч, боргоцой түүж, баяжуулан ангиараа хамтын бүтээлээ урлав. Модтой танилцсан сонирхолтой интерактив дасгал тоглоомоор тоглох явцтай. Модны үндэс, иш, навчны тус тусын үүргүүдтэй илүү дэлгэрэнгүй танилцлаа. Хүүхдүүдийн хамгийн дуртай ажил нь мод цэцгээ услах, арчлах байлаа. Энэхүү хөтөлмөрөөр дамжуулан хүүхэд бүр мод ургамлын ургах орчин, арчилгаа, хөрс бэлтгэх, мод тарих арга зүйтэй танилцсан амжилттай байна. Хүүхдүүд багчууд маань үдсэн оролцсон зүйлээ бүтээлээрээ илэрхийлж, нийт 38 төрлийн бүтээл, 12 төрлийн хамтын бүтээлийг урлав. Бүлэг бүр насны онцлогтой тохирсон дуу, шүлэг, үлгэр зохиолтой танилцж суралцлаа. Оросын зохиолч Асиевагийн цэнхэр навчис зохиолыг сунган танилцав. Зохиолын сургамж нь нийгэм сэтгэл хөдлөл сургалтын чиглэлийн суралцгын үр дүнд дэмжлэг үзүүлв. Архангай аймгийн 2 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Наран Туяагийн үг ая. Өгөөмөр сэтгэл, цэнхэр навчис зохиолын дууг ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд дуулж сурлаа. Модоо тарих, Тэнгэрийн мандал цэцэрлэгт хүрээлэн экологийн сургалтын багш Ганбаатар багш ажилтнуудад мод тарих арга зүйн сургалт зохион байгуулав. Эцэг их асран хамгаалагч багш ажилчид хамтран сүүний сав цуглуулсан. Мөн цэцэрлэгийн ажилчид хөрс бэлтгэн өгч хамтарч ажиллав. Мод тарих савыг бэлтгэн өгсөн. Эцэг эхчүүдтэй талархал илэрхийлээ. Багш ажилчид болон бүлгийн хүүхэд багчууд 2 настай шинс модны үсэлгээгээ тарьж, өвлжүүлэх газраа байрлууллаа. Бэлтгэл бүлгийн хүүхдүүд маань ашаан дээрээ очив. Тарьсан модоо танилцуулан дуугаа дуулж, шүлгээ уншин, байгаль дэлхийгээ баясгалаа. Ажилтан нямдарч 2 модны ашаандаа зориулан олон мод болгорой хэмээн өрөөж, зохиосон үр жимсээ хайрлаарай шүлгийг хүүхэд багчууд маань өвгөн модондоо уншиж өглөө. Төсөлт ажлыг амжилттай зохион байгуулж хэрэгжүүлсэн багш нартай хамтран ажилласан ажилтан албан хаагчид, эзгэх асан хамгаалагч болон Ганбаатар багш нартай талархал илэрхийлье. Бяцхан өрстэйгээ мод тарьж, ногоон ирээдүг хамтдаа бүтээцгээе.